За энэ нутгаар бол маш гандуу байна. Нөгөө павер шиг л байна. Энэ шаардсан. Үсаалга одын дагуу гэхэд хамраа төвсгүй шахав байна. Өнөөдөр нь жоохон бороо явж жоохон бороо тусч. Их орохгүй байгаа юм. Одоо цэцэрлэг сумаас Баян Дэс сум руу явж байна. Одынхаа гоогаар ингээд модон одоо энэ өндөр хар модл юм шиг байна. Хар мод уургас янз хайлаас янз мод тийм шиг байна. Эсийн голын хүн дээр ороод ирч чи адуунууд нь бүгд өөрөө давхиагүйгээд ах юм. Эсийн голын онол гэхээр ингээд өөрөө давхиад идэв юм байна. Хараа дандаа хээр хөрөмс мядуу ганцхан алдаг салтаа хөрөн байна. Баян Дэс сумын нутг руу ороод ирсэн явсан чинь яарэ газар ингээд шав шар ямар ч үс бороо ороогүй. Тэн голын хөвгөөс голоосоо усаа уугаад суугаад бүх мал нь тийш уул руу бэлчиж чинь. Тийш бэлч. Бүх сурмал аллах ийшээ. За энэ Баян Дэс суманд байгаа нэг сонин давхцтай газар юм байна. Энд ирсэн хүмүүс бас нэг үзэсгэлэнтэй газар нэг юм гинэ. За энэ юу вэ гэхээр вэ штэ. Ингээд энэ мод доктор ингээ эвэр. Араа яг малын эвэр. Ай сонин. Яасан баг вэ? Бүр харьяа гэх малын ургаад модноос өөрөө орсон гэдэг. Юу сахилахгүй нөхөр хург ч юм уу юу ч юм уу ирээд юу н орж явахдаа энийг мөргөөд ирээ үдгэцсэн байна гэж баах уу. Тэг ингээд ташаа хийгээд хүмүүс бүдүүч харуулахаар ингээд бас жижигхэн шат энтер хийгээд гүүр хийгээд ингээд бэлдсэн юм байна. Захаангийн тисэм нь орж ирлээ. Энийг авъя. Ирээр 3030 гэж байгаа юм а те. Дүүргчээ. Дизель хэдүү 3880. Гол эндээс хэдэн литр вэ? Тэма. Одоо иш офсрод на. Одоо энэ хашаа нэгэр иргээд энэ яг харагдаа бүр байгаа. Аа за. Байгаа яа. Увс аймгийн зүүн говь сумын Баян нуур дээр. Баян нуураас гардаг юм гол үд юм байна. Хоолон гол гэсэн баха. Ямар ч гүүр нь хоолон гүүр гэдэг жийсэн. Тэгэхэд эндээсээ ингээд хаашаа гараад урсд юм байна. Цутгал хэсэг нь бол одоо энэ харж байгаа тэр марны өшөөний цаагуур цад хэсгээсээ энэ болохоор гадагшаа урсж байгаа хэсэг нөгөө өвсгөлөөс урсдаг эгийн гол шиг эдээсээ бас их аваа урсж байгаа
хэсэг нь ийм тонголог юм байна. За өглөө бол нэг дороо нисгээд харсан. Энэгээр бол маш их олон төрлийн усны шуудтай байна. Хамбогоо шууд хун, цаглаа, ангир гэдэг бүх шууд тарагдчихсэн. За энэ хүмүүс бас нэлээд сайн. Нутаг орны хүмүүс бас нэлээд сайн ингээд тогтчуулаад нийт татгшаа бас орохгүй, машин оруулахгүй ингээ хаагаад бас тэндээ буудлах газрын зааж өгөө тэр дээр 0 хогийн цэгийг хийж өгсөн байна. 0 маш цэвэрх юм билээ давгүй бүр нүд та нар айхтар бүрт юм байхгүй. Хог юм яагүй. Тах. За энэ бол дэрш ийшээ бол ингээ алдартай нөгөө зэгс. За энэ зэгс бол ерөөсөө тэгэл нуурын ганцтай чимгэнч болдог энэ экосистемийн үрдүүлдэг. Зөө энэ гол дотор нь араа зүгээр жарахаа бол явж байгаа юм бол шууд янзын тонголог. За энэгээр бол нэлээд олон айлууд тойроод тусландаа боочихсон. Гэвэж энэ за тийч цаана харагдаж байгаа нь энэ зүүн гав сумын юу юм бэ? Энэ шүтэн хайрах нь өгөөмөр гэдэг. Найзууд ярьдаг лээс би бас үзэж байгаагүй юм. Дотроо ирж үзсэн. За нэг юм ахгүй. За ингээд нарны голыг ийм баяр төрөж юм байна. Зүүн гов сумын тухайн багийн малчин Амар Баян гэдэг. Амар Баян гэдэг. Би одоо Батболд гэдэг хүн байна. Энэ Тэс сум төрсөн би. Йоо тийм үү. Тэсийн 4-р байр гээд манайхан байж ирсэн. Оо за. 14 мар гэдэг. За ер нь одоо нутаг ус хэр байна? Энэ жил гайгүй шүү. Өдөн үлзэн 2 жилийн гандан байгаа зүдэрхөө үйжсэн. Танах одоо энэ гол руугаа тус нарны голоод дагаж ирж чинь гэсэн үг үү? Энэ ковент тусч яана одоо. Сая 5 сард орж буусаар одоо ажиллаж шүү дээ. Тэсийн гол ер нь руу таад ер нь тусах ч юм уу ойртох ч юм тохиолдол байна уу? Байдгүй байнга тэсийн гол одоо шээ одоо орчин нутгаас орж ирж байгаа одоо их орон чухал шүү дээ тийм үү. Дахин тэсээр ороод буцаад энэ чар зур гарч ирдэг. Бид нар одоо жимс нөмөн одоо ногоогоо та тэндээс авч гинөө. Гэхдээ яг манай хойдлын айлууд авахаас шиг манайхан бол өндөө тухаагаас аав. Тэр бол бид нар жимс одоо яг жимс болоод эхэлсэн одоо тэр шиг хүмүүс орж ийн штэ жимс рүү. Ямар жимс нөө? Оо гүзэлцгэн зэдгэн шүдүүд одоо янзын зур болно шүү дээ. Юу? Тэсийн голоор одоо юу гэдэг та хэдийн баг та одоо энэ унган төрсөн хүн баг тий. Одоо хүртэл амьдарч байгаа. Тэгэхээр та төвшин багасж байгаа, игсэж байгаа энэ бэлчээр багасж байгаа тал энэ төр байна уу? Ер нь миний ажиглалцаас бол өссөн төвшин багасж байгаа шүү дээ. Юунаас болж байгаа юм? За та миний бодлоор бол тэр ихэнх талдаа Булнаа нуруу бас их амтдаг бол шүү дээ. Тэр талдаа нэг чин тэгвэл уурхааны асуудал болж байгаа бол би батраа боддог шүү дээ. Тэр ихээр нь яваад ирлээ. Тийм үү? Тий. Маш ер нь бол энэ Тэсийн голчин 3 аймгийн 8 сум за 9 сумын ард иргэд одоо энэ амьдарч байгаа хүмүүсийг төвчээдэг тийм гол байна. Ерөөсөө бүгд цус нь бол Тэсийн гол руугаа шавж болд юм байна. Дээгүүр бол маш их айл байна. Тэгээ бүр ихний хэсгээр нь очиж үзлээ. Манасын баг байхад бол ер нь бол их байсан. Одоо бол усан төвшин баг болчлаа гэж ярьж байна. Тийм үү? Тий. Энэ миний одоо эндээ бас багасч байгаа. Тий, баг байна. Гэж ярьж байна. Тэгээ одоо энэ бас юунаас болж байгаа энэ тэр амар юм байлаа шүү дээ. Бидний багтч одоо төвгарч одоо тусч хүмүүс амар усан сайн мөлтэлүүдээ зорчхоос биш өдөө агуур хаагуур. Хамаагүй гардаг болчихсон шүү дээ. Модоо аваад ахаар наа чинь энэ тий.
урсч нь өөрчлөгдөд мод бургас нь багасаад тэгээд нөгөө байгалийн экологийн тэнцвэр алдагдал эхлэхэд байх юм шиг байлээ л. Тий энэ одоо энэ элс ер нь ихсэж гинүү багасж гинүү? элс ихсчүүд нэг тал дээр сэлжил явж байна. Энэ манай нүдх миний багыг бодоход одоо бол сэлжилт маш ихсэн. Тэгэхээр харин нөгөө мал их байна гэж үзэж гинүү? Эсвэл энэ хор бороо баг ороод та нар миний бодлоор бол аль аль нь одоо малч ихчэн хуруурач баг орж байна. Одоо ялангуяа сүүлийн 2-3 жил хуруура их багтаа өвлөж байгаа. Сүүлийн жилүүдэд энэ манай Ус аймаг Тэсвийн сав газрын хөрсний дороотл маш их ажиглагдаж байна. За голдуу одоо хүний нөлөө одоо ялангуяа нэг малын бэлчээр за газар тариал нь уул уурхай одоо зүй зохисгүй ашиглагдсанаас болоод хөрс их дороотох одоо илэгдэх тийм үйл явц ажиглагдаж байна. Тэгэд Тэсвийн голын сав газрын тухайд болохоор нэг бараг 40 гаруй мянган газар одоо малын бэлчээрийн зориулалтаар ашигладаг гэж одоо тооцоо байдаг юм лээ. Тэгэхээр энэ бэлчээрийн бараг одоо 75.3% нь одоогийн байдлаар ашиглагдаж байна. Тэгээ сүүлийн жилүүдээс дац их хэтэрснээс болоод бэлчээрийн ургамлын нүмерэг, за ургамлын төрөл зөөл, за өнгөн хөрснө хийлэгдэх ийм зүйлүүд ажиглагдаж байна. Тэгээ яг одоо ингээд судлаад одоо ус цагуур байгаль орчны хяналтын албаны материалаас ингээд үсгээр ялангуяа энэ хэдэн сумдад бас малын бэлчээрийн дац маш их хэтэрсэн. Жишээлбэл одоо Ус аймгийн Сагил, Завхан гэсэн сумдад бол Завхан аймгийн Асхад гэсэн сумдад бол бэлчээрийн дац 3-5 дахин хэтэрсэн. За зарим газрууд Ус аймгийн Сагил Зүүнга, Завхны Тэсэмд бол бас дац нь нэлээд одоо 1-3 дахин хэтэрсэн гэдэг ч юм уу те. Ийм одоо мэдээлүүд байгаад байгаа. Тэгэхээр дац хэтрэн гэдэг бол одоо манай малчид мэдж байгаа бах те. Ер нь амтан одоо байглаас бас тодорхой хэмжээний одоо өс ургамал те тижээлэг авдаг өдөрт одоо иддэг нормтой гэж байдаг. Гэтэл одоо яг 10 одоо малын идэх ёстой бэлчээр дээр 100 мал бэлчээдэг ч юм уу те. Одоо байгалийн ургамалд нь өнгөн өрсөнд нөхөн төлж хугацаа тавьж өгөө. Ялангуяа ургамлын одоо яг чихэн төлжиж байх хаврын үйлрэлд маш их хэмжээгээр одоо малын хөлөөр ингээд талхацснаас болоод ялангуяа манай одоо усан Тэсвийн голын сав газрын ойролцоо байгаа газар нутаг энэ хүний нөлөө энэс үүдэлтэй бас юм талхагдал дороотлыг ажиглагдаж байна. Байгаль орчин талаас ярих юм бол ер нь одоо манай Тэсвийн гол бол оймод, тайг, за тэгээд ер нь элсэн цүл, хээр эрхэг гээд маш олон тийм байгалийн бүс өслөөр манай Тэсвийн голын сав газарт байдаг. Ургамлын төрөл бол маш их үзэсгэлэнтэй, дахин давтагдашгүй. Ургамал за тэгээд одоо дэлхийд хурцан амьтад бас энэ манай нутагт амьдардаг юм байна. За хэдийн заставын дарга зөвшөөрлөг өгөөд хоёр хэлийн ажилтан Тэсвийн голын яг нөгөө Оросын нутгаас орж ирж байгаа хэсгийг харуулахаар явж байна. За бидэд Тэсвийн голын сав газар дагуу ер нь аялаад сонирхоо явж байгаа. Тэгээд ер нь энэ экологийн асуудлыг бас жоохон төлхөө сонирхоод, соёлын асуудлыг сонирхоод Өвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Булнаа нурууны хэсгээс их ав урсж байгаа. Эцэс бүр их тэр нь очиж үзсэн. Тэгээд тэр цаанаа бол бүр Өвсгөлийн Цэцэрлэг сум биш цагаан уулсан. Тий. Малчд их орж зус тийм байлээ. Тэгээд ер нь бол энэ зөвхөн нэг ийм нэг аймаг нэг хэсэг хүмүүс их асуудал бас биш. Бүр ийм 3 аймгийн 8-9 сумын нийт хүн амыг мал ан амтантай бас нэг бүгдийг одоо хангаж сэтгэжээдэг их ач холбогдолтой гол юм байна л да. Тэгэхээр одоо таад бас энд ажиллаж амьдардаг байгаа хүмүүс голын төвшин ер нь хэр өөрчлөгдөж байна. За одоо голын төвшин хавар одоо нэг 4-5 сарын үед бол голын төвшин бол нэлээд байсан. Энэ бүр энэ дээрээ ус хараад ирсэн. Одоо тэр нэг гандатлах тороос гэдэг. Торооны цаатлаараа ингээ ус орцсон. Наашгаа энэ сая машин орж ирдэг, машин орж ирэх боломжгүй. Тийм байсан. Тэрнээс ч сүүлийн 2 сард голын төвшин бол 9 багасч байна. За энэ одоо нэг ган болж байгаа бороо орохгүй байгаа тал. Ер нь 100 бороо баг орж байна уу? Ер нь энэ 100 ер нь 1-2 удаа л орлоо. Урдтар нэг орлоо. Тэгээд тэрнээс өмнө нэг орохдоо нэг баг орсон. Тэгээд ер нь бороо нэг ороогүй. Яг энэ хэсгээр. За тэгээд энэ гол нь болохоор улсын тэр тодорхой хэсгээр Орос улбаны улс руу тал руу гараад за Орос улбаны улсын талаар урсч яваад эргээд ингээ Монголдо орж ирдгээрээ эх орон чухал гэдэг юм. Одоо Монгол
хүний одоо баг. Зөвхөн одоо монголчуудыг ч бас тэтгэж зогсохгүй. Оросд одоо хэдэн туваад те хэдэн бас эрдэнээр орсдсон шүү дээ. Тэгээд зуны өдрөд бол энийгээр мор малтаа гарах юм боломж юм жилийн жил байдгүй. Инжлийн хувьд бол яг голын түвш нэлээдгүй багассан. Тэгээд зарим нэг газараар яг ард иргэд яг мортой гарах тийм тохиолдол бол гарч байгаа. Автомат хоошоо гараа авчдаг. Түүнээс голын түвшин чинь одоо энэ иргээс нааш л ингэж байж ш. Нэлээд өргөн. Бервад ч юм уу энэ дээрээ гарч ирж байгаа. Яг цаашаа уурч явдаг юм. Инжлийн хувьд бол баг байна гэдэг одоо энэ өмнө ажиллажсэн хүмүүс ч одоо энэ ард иргэд нутгийн ард иргэд хүртэл одоо ярьж байгаа нь инжил бол баг байна. Энэ жилээс жилд багасаад байх шүү гэн тийм үү. Намайг одоо баг багт л одоо тэсийн гол их гол гэдгээр бол одоо трактор энэ зөвхөн яндан агаар шүүгч тэгэл кабины орой харагдал хүний цээж толгой харагдал гардаг байсан гэж ярьж ирсэн. Тэгэхээр одоо бол юу яагаад тах шүү тий. Харьцан тэр үеийг бол багасчаад байна. Энэ хэсгээр чулуутай байд юм байна тий. Чулуутай. Энд одоо Тэсумаас 55 км газар. Ер нь дундуур гарам марам гэж ер нь байгаа. Доошоо 4 гарам байгаа. Тэр гармуудаар нэг малчид ус баг үед яах вэ? Мөтгий яг мэддэг хүмүүс л гарна шүү дээ тийм ээ. Өөрөө мэдхгүй хүн амтан бол хамаагүй ороод байхаар юу. Гэтэ одоо эн чинь энэ хэсгээр 2 м хэртэй гүнтэй гэх юм бол ер нь ямар ч техник бол гарахгүй юм байна. Яг 31 энтер чи мурал энтертэй л яваад. 31 гардаг бас өөр гарам дээгүүр байдаг. Тэр нь одоо энэ хавар малчид гэдэг юм одоо энэ мод юмнаас ер нь мод ахын хэрэглээнд хэрэг бэлдэж хэрэгэлдэг. За мод төлөг бол одоо энэ унсан ганц нэг юм хожуул бургасны юу л гэхээс өвөлдөө бол ихэнхдээ одоо манай салбар харуулууд яах вэ? Одоо айлуудаа гэрээ хийгээд хурдсангаа аваад төлцдөг. Мод төлөө бол нэг танах бас урдсан амжилт. Хурдсан төлөө яг өвлөө бол хурдсангоор л авдаг. За намрын нэг жоохон сэрүүх юм уу яах вэ? Энд ганц нэг унсан унан хуурай тиймнүүд бол яах вэ? Ганц нэг айл амтаа авах тийм тохиолдол байдаг. За ингээд энэ хоошоогоо одоо энэ бирвазаар ингээд малтад одоо 7 сар гараад хадлангийн үе болж байгаа. Хадлангаа ихэвчлэн голын хойноос авдаг. Тэгдэг тийм ээ. Тэгээ манай энийгээр ирж энэ бирвазаар ирж гууж гаргаж явах. Ёстой та энэ тэр үед ч ёстой тогтмол хүнтэй. Тогтмол хүнтэй. Баян ажилттай байх нь шүү дээ тийм ээ. Тэгэхгүй нэг машин тэр бол гардаг болохоор. Тийм байна. Энэ одоо намрын үед одоо 8 энэ бас хөлийн бомбтой юм байна шүү дээ. Хөлийн бомбтор хэрэг хүмүүс хаашаа гарах вэ? Бомбтор ер нь хоёр улсын бомбтор зарчигчнараа 7 хоногт өдөр болгон бол хүн гардаг. Тодорхой нь одоо хэд ч байд өдөртөө 4-5 ч гэдэг юм уу те. Тийм байдлаар хүмүүс бол байнга зарчдаг. За манай хоолны хөлийн сумдын улсын тис 100 говийн сумын иргэд бол хвчлээнийгээр хоошоо ахын бараа авах зорилгоор гардаг. За эндээс хооноос орж ирсэн орс иргэд болохоор энийгээр яваад хандгаад болшоогоор юм уу ингээд улсынхаа талаар гараа авчдаг. Энэ талаар болшоогоор гараа авчих болох юм байна тий. Тэгж явдаг юм тийм. За одоо нөгөө бас нэг асуудал байдаг шүү дээ. Энэ нутагч эртнээс нэг хоёр улсын нэг малын хулгай хойнуудаас орж ирдэг. Тэр асуудал нь хэр байна? Тэр асуудал бол үндсэндээ одоо 100% асуудал болсон. Тортой. Тухайн үед торгүй байсан. Одоо бол манай гэж торнуудаа бүтэн 100% шийдэлсэн. Харин би сая явж байхад нөгөө юу яасан байна те? Багнын цолоод байгаа юм байна те. Бетон багна. Харин тэгж анзаарлаа. Би нөгөө үедэд юу ороод нарийн голоо их ороод цаана нөгөө алтайсны хинд бас нэг хөлийн зурвас руу дөхөж ирээ. Тэгээ урагшаага яваад дахиад сая юуны нарийн голын ихнээс наашаа уруудах бол яг хөлийн хажуугаар явчих юм лээ. Одоо ер нь бол тор тэр малын хулгай гэж юм одоо бол үндсэндээ бол бараг зогссон. Бас нэг аваачтай тийм ээ. Тор муу зарим болгоо торгүй байх үед яах вэ? Айлын мал бэлчээрээр хил давах тохиол байх уу? Тийм тохиолдол бол гардаг. Тэр тохиолдолд та хэд зохицуулж гарах уу? Тийм тэгээ Оросынхаа талтай хамтран яг ирэл хийж малын эргэж эзэнд нь хүлээл гэж барих тийм асуудал зохицуулж. Тий. Хөлийн одоо нөгөө хоёр юу хөлийн хуулийн дагуу тийм үү? Үрэх төлөөлөх хэмжээнд уулзалт тавиад яг тэр маш одоо бол тэгж гарах юг болсон. Одоохондоо ямар нэгэн хөдөлгөөнгүй тайван байна. Нэг үе бол Оросын тал нэлээд Туанарч гэдэг юм одоо малдсан ахуйн дал дээшилсэн. Одоо малын хулгай гэдэг юм одоо үндсэндээ гарахаа байсан. Ер нь цаанаасаа туваачууд хэр ойрхон байдیں۔ Хэр олон хүмүүс манай нутагтаа энд байгаа хүмүүс малчтаас ер нь хэр олон тооны ер нь ялгаа байх. Ойролцоол байх уу? Сүүлийн хэдэн жил бол нөгөө малжуулах төсөл гэж яваад Туанар маш хэмжээгээр малдсан юм.
Тэгээд одоо тэр мал гэдэг юм одоо нэг юу хаваацсан. Өөрөөсөө тийм ахван дэр нь дээшилсэн. Тэгээд тэр үүднээс бас малын явдлага тодорхой хэмжээний хуваар бас буурсан байх гэж энэ дүгнэлтээс бодож байгаа. За баярлалаа. За модны тухайд болохоор яг бас манай энэ уснуур Тэсийн голын сав газар тийм улаас бургас гол дуургадаг. Бас энэ манай Монголд байдаг хоёр төрлийн улаас мод энэ манай Монгол улсын баруун хойд нутагд оршдог. Тэгээ бас нэлийн аслагдмууд болохоор хүмүүс нэг их сайн мэддгүй юм шиг байлээ. Тийм учраас бас Тэсийн голын тухай ер нь бас хүмүүст ингэж хэлж ойлгуулж яхах нэг сайхан зүйл юм байна гэж бодсон. Ургамлын аймаг бол маш их тийм өргөн. За Тэсийн голын сав газар Эрдэнэтийн судалснаар нэг 48 омгийн 407 төрлийн ургамал одоо Тэсийн голын сав газарт ургадаг юм байна. Тэгээ энийг бол Эрдэнэтэд Монгол Эрдэнэт 2015 онд анх болж тогтоож исэн юм байна. За энэс энэ 407 төрлийн ургамлаас 140 орчим нутагтуудыг одоо Монгол улсын одоо ургадаг унган ургамлын төрөл зүйл байдаг гэж бас Эрдэнэтэд тогтоосон байна. Энд ч одоо Монгол улсын чацарганы 60-аас 70% нь зөвхөн энэ Тэсийн голын хөндөй дагуу ургаж байгаа зэрлэг цэцэргний тийм нөөцтэй газар шүү дээ. Тэгэхээр зэрлэг цэцэргний одоо өлгийн нутаг гэдгээр алдартай. Нийтдээ нэг 25 мянган орчим километр нутгийг бүрхсэн одоо зэрлэг цэцэрхэн ургадаг. хөө ямар мод их ургасан байт юм бэ? Одоо ер нь бол андаж улаас голцоо их ургад юм лээ. Аа. Тэг би бас өөрөө ирээд нэг удаагүй сайн мэдхгүй. Дээр ингээд хилээ маа заанд ингээд улаас их голцоо байдаг. Чацарганы мод чацраг жимс их ургадаг. Энд ч одоо Монгол улсын чацарганы 60-аас 70% нь зөвхөн энэ Тэсийн голын хөндөй дагуу ургаж байгаа зэрлэг цэцэргний тийм нөөцтэй газар шүү дээ. Тэгэхээр яг гоо доошоогоо бол голын нөгөө нуурлууд цутгал хэсгээр бол бургас төлхөө байдаг. Тийм бургас төлхөө. Энэгээр бол би бас явж байгааг болохоор харахад ерөөсө бүх мод байд юм байна. Ер нь мод юу ихтэй юм байна шүү дээ, тийм ээ. За ер нь энэ нутаг орны хүмүүс одоо манай талаас одоо хэл юу зөрчгөнж багсан цаанаасаа ч гэсэн багассан юм байна шүү дээ. Тэгэхээр одоо та хэдийн хувьд бол бас тэр тал нь бас ажил бас хөнгөвчилж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Ер нь бол тэгээд манай өөрсдөө хилээ бас одоо ер нь өмнө байсныг бодвол хамаагүй та энэ нутгийг гэдэг шүү дээ. Өмнө энд байсан үн чинь бас ямархан байсан гэж байгаа. Одоо тэр үе бол ер нь байхгүй болсон. Бүгдийг одоо торон цаадаг их тааж бүгдийг ингээд төмөр шон хийгээд ингээд бүгдийг янзлаад янзлах жишээ нь бол ер нь хилээ угаалтлаар бүгдийг айгүй гоё болгоцсон. Тэгийг нь бол ер нь илүү болгоцсон. Камерын хяналтуудаас ингэж байгаа. Камер, дрон одоо юу гэдэг бүгдийг нэгээс ашигладаг болсон. Тийм болохоор ер нь биднэрт бол ер нь бол зөв. Ихэнх хэсэгтээ бол одоо уулархаг нутгаас гараад тэгээ дунд хэсэгтээ бол талхайр нутгаар урсаад тэр Тэсийн голын одоо адаг гэж ярьдаг да тэр хэсэгт нь бол тийм цөлөрхөө говьрхоо нутаг байдаг. За манай ийшээ ингээд нэг мод бургас гэж дээшээ басгаад тахилга үйлддэг. Тахилга шүтэнэ болгодог. Нэг юм бол хэмжлэл ястай. Энэ нуур ихний яваа гэдэг баха. Би сайн мэдхгүй бол ирж байгааг болохоор сайн мэдхгүй. Зураг бол харж л байлаа. Энэ нутаг усны шүтэн. Зурагама. Би одоо тэсмэн ястураг багын тоймид өгтөцэн гэдэг хүн байна уу малчин. За тэс голын нутгаар арсавар нутгаж амьдардаг. Мөн одоо 40 жил амьдарч байна. Яг энэ сумын бол орын уугууд одоо 60 жил хүн болсноос нь 60 жил юу яаж нь одоо тэгээд сүүлд одоо энэ зуншлаг өвлөр нь хэр болж байна. Цас цууд дөрөн хэр болж. Одоо ер нь тэгээс сүүлийн үед одоо энэ цасууд гэдэг нь одоо цас нэг хэмжээр ундаг болсон одоо тэгээд байгаль цагуурн хавчаад бас ер нь тэгээд уулхаа байж нэ ер нь тэгээд энэ намрын цагт бол энэ Тэсийн голын айсав бол их хэмжээр багсдаг одоо мөрнө болгоч барьдаг тийм. Одоо таныг баг байхад ер нь ус их байсан уу? Их байсан нэр. Велчээр өвсөн чийсэн мундаг байсан одоо тэгээд энэжлээ хөвд яах уу одоо тэгээд ус хаананууд ихтэй одоо тэр сав газраар бол их хэмжээр гарсан. Энэ хавар бол энэ хавар 5-6 сард тий
зуд турхан одоо төрхөөрцглийн. Ер нь зуд болоод байгаа нь яг мал хүнд өвлжөд байгаа нь юу нөх байна уу? Цас их ороод байна уу? Эсвэл өвсөн гарц баг болоод тэгээд юм уу? Ер нь тэгээд юу яаж юм л да. Энэ бэлчээрийн дооц гэдэг нь олдгсон сууж гардгаараа гаргаад ургадгаа нь ургажлаагаад одоо. Малын тоол ихсэн гэсэн. Малын тоол ихцээд одоо нутг давсрын одоо багасаад одоо тэгэл энэ тиймэрхүү байдал талаа. Нэг чухал зүйл гэвэл мэдээж энэ усын нөөц ашиглалт за тэр сав газрын одоо ургамал те хөрс байгалийн нөөцийн ашиглалт тэр дундаа бэлчээрийн нөөцийн ашиглалтанд бас анхаарал юм шиг санагдсан. Яг одоо энэ Тэсийн голын сав газрын дагуу байж байгаа ихэнх сумдын бол бэлчээрийн дас нэлийн хэтэрсэн байна. Тэгээ эндээс болоод бэлчээр талхахад ургамлын нөмрийг одоо багасгах те хөрсөн нэвдэрлэх за тэр нөө Тэсийн голын сав газрын эргэн тойрон тэр эргийн хамгаалж байдаг голын бургас те багасгах ийм зүйл ажиллагдаж байгаа. Тэгээ цаашдаа бол энэ бэлчээрийн нөөц ашиглалтын дээр нэлээд хуваартай те даацт нэвтрүүлэхгүй байх тал дээр их анхаармаар юм шиг санагдсан. Манай одоо туслан хэр хол гарч туслан хийж юм. Манай хотын чинь 40 км 35-40 км явж зусч байна. Одоо говийн нутгороор зусч штэ бай. Би энэ зүүн говоор яваад ирлээ л дээ. Бас зүүн гов руу бол говоор бол сайхан л дээ тий. Тий сайхан тэр бөөрмөрөгч юм бол ари гоё ургасан штэ. Тэр сайтай л үү. тий тэр бой нуурын. Тэгэхээр ер нь бол таны баг байхаас одоо бол ингээд голын төвшин бол багассан гэж та нар бол багассан юм багассан тий ер нь. Амар бол одоо тэгэл энэ өөрөө их сален чинь гарц гэдэг юм байхгүй житгэл юм байхгүй тэгэхээр одоо хадлан нь одоо юу гэдгийг та хэд явж баг залууд авч ирсэн энэ хадлан одоо ер нь хэр өөр болсон байна хадлагын гарц. Хадлагын гарц бол одоо зарим жилд бол өвс гэдэг юм авахгүй тохиолдол болно. Энэ өвс баг ургаж байна. Өвс одоо ус нь энэ тайсан гол чинь их саваасаа гарахгүй болохоор тэгэл өвс нь ургахгүй. Одоо юмна жишээ нь нойдны одоо тэглээ. Ер нь тэр гол давгуунаа усан саваасан гараал гоё болохоор л үндэсний үергээд ирдэг байхгүй 5-6 сард үндэсний үер кокод онгодал кокшүүн донгодал шар усны үер нь эргээд дагаад тайлчвал намб нь тий сайхан байдаг тэгээд тэр нь одоо болохгүй болохоор чинь өвс нугаан ургадгүй хадлангаа болчих тохиолдол энэ жилд их бавгаа шүү дээ одоо эн чинь одоо тэжээрнэ жоох нэгдлгээд одоо 80 доноо 70 доноо үе чинь хангажсэн одоо тий хангажсэн одоо тэр хэмжээрний өвсөн туусан бол байхгүй болж байгаа байхгүй тэр чинь. Зарим үе ч одоо нэг машинаас өөр өвсөв машинаагаа өвсгаач зүд турхан дурд тийм тохиолдол ч манай энэ нутагт одоо гарч байгаа юм. Сүүлийн жилүүдэд Тэсийн голын сав газрын дагаваас нь уул уурхай үйлдвэрлэл нэлээд нэмэгдэж байна. Тэгээ уул уурхай үйлдвэрлэл эхэлж байгаа газруудад ургамлын төрөл зүйл бас ингээд цөөрсөн. За тэгээд нөгөө амьтдын амьдрах орчинд бас нөлөөлөлдүүлсний тохиолдол бас нэлээд гарч байна л да. Тэгэхээр цаашдаа уул уурхай үйлдвэрлэл хөгжүүлэхдээ тухайн бүс нутгийн одоо онцлогт ямар нөлөө үзүүлж байна. За байгаль орчны үнэлгээг маш сайн хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхээр өвсглийн цэцэрлэг сум баян тисгээд ингээд яг гол дагуу нэлээд явлаа да. Ер нь маш их айл байна. Голын дагуу бол маш их айл байна. Одоо ер нь юу яах юм бол энэ Монгол руу орж иж байгаа хэлвэ штэ шар үзэн зөний застав. Энээс нааш бол голын дагуу одоо ингээд 100 бол ямар ч айл байхгүй штэ тий сум хүртэл одоо баг юу хүртэл. Тий шар үзээс нааш юу. Нуур хүртэл бол ямар ч 100 бол айл байдгүй юм байна. Юу байдаг гэж бодож ирсэн. Тэр дээд ихээр чинь бол 100 нь бол тэр нь бол тэр чигээ туслан болд юм байна. Авл нь бол уул руугаа гарч үлжээд 100 бол тэрэн дээрээ бол бүтэн бүгд орд юм байна. За за. Энэ тэгдэж штэ юм. Дэшээ бол ийш зунслаг бол бүр маш муу байна. Нилээн шар байна бүр. Хавар шиг шар байна. Наашаа бол завхан тасаа цаашаа тийм юм уу? Ер нь бүр шав шар байна. Тэр баяа хайрах нь. Завхан тэс баян тэс энэ төр бол бүр зүгээр шар байна. Зүгээр хавраараа байна. Энд бол арай гайгүй байна. Тэгээ ийшээгээ бол хатсангуу бас мод юу н гайгүй өөр болчт юм байна. Өргөн болчт юм байна. Би дээгүр нөгөө дорооноос нисгээд нэлээ явж үзлээ. За. Тэгэхээр ийшээгээ ороод ирж байгаа бол би бол харахтаа энэ нутгийн нутаг ус голдоо бол харьцангуй гайгүй хандж байгаа юм байна гэж бодлоо. Зүгээр бид нар эн чинь зөвхөн нэг юм аймгийн нэг сумын гол биш. Бүтэн 3 аймгийн 8 9 сумын иргэд ан амьтан
ургамал бүх юм тэжээгдэж байдаг гол болохоор бүгд нийтээрээ хамтарч бас Одоо манай хамгаалмаар юм болоо гэж бас энэ бодлоо. цагта бүлэг утандан анхааралтай болсон юм шүү. За одоо хичнээн тоодолгын малтай байна уу? Эний одоо 700-аад орчим тонны малтай тэгэл. Тэмээнээс усна. Тэмээнээс усна. Энэ тэмээ ер нь тест жоохон багассан юм уу? Тэмээ энэ тал дээр байхгүй шүү дээ. Ишэл одоо Тэмээгээд нүж байгаа айл бах. удыг ховор штэ бас. Тэгээ тэсийн голын ус одоо татардаг ч юм уу ямар нэг системд нөгөрчлөлт гарах юм бол одоо ус нуурын гол цутгалаа учраас цаашдаа ус нуурын сав газарт бас нөлөөлөх тийм магадлалтай. Ус нуур тэсийн голын сав газарт одоо байдаг ховор ургамлын төрөл зүйлийг ингээд бас нэлээд судалсан байдаг юм байна. Тэгээ ингээд судлаад үзэхээр Монгол улсын улаан ном, ургамлын улаан данс зэрэг бүтээгдсэн зүйлүүдээс ингээд шүүгээд үзэхээр тэсийн голын сав газарт бол улаан номонд Монгол улсын улаан номонд орсон 4 зүйл, нэн хувир одоо ургамлын жагсаалтад орсон 21 зүйл, ховор ургамлын жагсаалтад орсон 13 зүйл. Тэгээ Монгол орны ургамлын улаан номонд одоо устгах гэж байгаа нэлээд эмзэг байдалд орсон гэж үзэж байгаа 2 зүйл, устж одоо магадгүй устж болзошгүй гэсэн бүртгэлд орсон 10 зүйл, эмзэг үлгэ 23 зүйл ургамал одоо тархаж байгсан байдаг юм байна. За эдгээр ургамлын одоо 9 зүйл нь Монгол орны болон Алтаа соёны бүс нутгийн унган ургамал, 6 зүйл нь бол одоо бүс нутгийн хэмжээний болон мөсөлтгийн үеийн үйлдвэр ургамал гэж ингэж эрдэмтэд тогтоосон байна. Монгол орнд тархсан хөгтний зүйлийн амьтны 57% амьдардаг гэж эрдэмтэд тогтоосон байна. За ингээд төрлөөр нь аваад үзэхээр бол манай Тэсийн голын сав газарт зараатан төрлийн одоо 1 зүйл, шавжтын багийн 6 зүйл, дагалвчны одоо 7 зүйл, туулаатны 5 зүйл, мэрэгчин амьтны 37 зүйл, за махчин амьтны 17 зүйл гээд нийтдээ нэг 87 төрлийн ийм хөгтөн амьтдын төрөл зүйлийн амьтад одоо манай ус Тэсийн голын сав газарт амьдардаг юм байна. Газар ашиглалтын маш олон төрлүүд байна. Газар тариалан, бэлчээр, завуул уурхай, цаашдаа одоо тэгэл маш олон төрлийн ашиглалтууд за хот суурин газар байгуулах гэдэг. тэрийн газар ашиглалтын төлөвлөгөөг бас нэлээд их тийм шинжилгээний үндэслэлтэй хийх. Тэгээд одоо ялангуяа өөр амьсгал хөгжил тасан зохицох, газар ашиглалтын асуудал, усны нөөцийн ашиглалтын асуудлыг бас давхар авч явахгүй болвол усны нөөцийн ашиглалт, газар ашиглалтын асуудал нустаа яваад байхаар нөө бэлчээрийн усны асуудал, уул уурхай усны асуудал, за газар тариалан асуудал, ундны усны асуудал, хот суурин газар гэдэг энэ бүхэн нэгдмэл тийм төлөвлөгөөтэй явах нь бас цаашдаа энэ Тэсийн голын сав газрын ялангуяа ус нуурын сав газрын одоо байгалийн технологийн тэнцвэрт байдаг хамгаалалт маш их чухал нөлөөтэй гэж би бас бодож байгаа. Ус нуур Тэсийн голын сав газрын дагуу бас нэлээд дээр үе судалгаа явагдаж эхэлсэн гэж эрдэмтэд үздэг. Гэхдээ бол хангалттай хэмжээний судалгаа бол явагдаагүй. Ялангуяа ургамлын төрөл зүйл, байгалийн тогтцооны тухай судалгааг бүр наривчлан хийх хэрэгтэй гэж эрдэмтэд бас санал болгодог юм байна лээ. Нуурын сав газрыг хамгаалахын тулд тэнд одоо цутгаж байгаа гол мөрнүүдийн судлах ёстой гэж би бол бас үзэж байгаа. Тэгэхээр Тэсийн гол одоо ус нуурын хамгийн одоо гол цутгалагын нэг тэр Тэсийн голын сав газрыг тэнцвэрт байдал те усны нөөц энд одоо ургамлын төрөл зүйл экологийн тэнцвэрт байдлын одоо хадгалахад ямар хүчин зүйл нөлөөлж байгаа тухай бас тусгаалan судалгаа хийх нь энэ бүс нутгийн цаашдын одоо экологийн тэнцвэрт байдалд бас их өр нөлөөтэй. Тийм учраас одоо эрдэмтдийн санал болгож байгаа тэр Тэсийн голын сав газрын ургамлын төрөл зүйлийн судалгааг бол тусгаалan наривчлан хийх хэрэгтэй гэдэг дээр бас би бас санал нэгддэг. За Тэсийн голын сав газрыг унган төрхөөр нь те хадгалж үлдэх нь манай одоо нутгийн арт өмнө ус урн, хойч үе, за дэлхийн нийтийн өмнө хүлээсэн үүрэг юм болоо гэж бодож байгаа. Яагаад гэвэл дэлхий дээр одоо унган төрхөө хадгаж үлдэж байгаа тийм байгалийн тогтц маш ховорхон байна. Хэрвээ бид нар одоо Тэсийн голынхоо цав газрын ургамал, амьтны төрөл зүйл, байгалийн тогтц энэ бүхнийг нь одоо судалж үзээд яаж удайлуулах зүй зохистой ашиглах тийм төлөвлөгөө гаргаад тэрэнд нь төр засаг нь хүн ардан те нутгийн хүмүүс нас одоо идэвхтэй оролцоод тэгээд одоо Тэсийн голын сав газраа одоо дэлхийд одоо ховорхон үлдсэн тий ийм байгалийн тогтцтой тий унган төрхөө хадгалж үлдсэн аялал жуулчлалын бүс нутаг болгож хөгжүүлвэл одоо бид нэр цаашдаа хойч ирээдүй за тэгээд нуур амьсгалын хөгжилт маш их явж байгаа өнөө цаг үед нутгийн ард иргэдийн бас ингээд байгалийн эрсдэл тасан зохицох тэгээд чадварыг хөгжүүлэх гээд маш олон зүйлд эргэн нөлөө үзүүлэх байх гэж би бас бодож явдаг юм аа. Төрөл эхлээд дуусны дараа тухайн бүс нутгийг буцаагаад одоо малын бэлчээрийн зориулт дээр нөхөн сэргээх заавас тэр амтан ургамланд буцаж нөхөн сэргээх гээд энэ зүйл дээр бас анхаармаар санагцсан. За энэ жирээгийн адаг гэдэг газрын байлгүүдээ бодвол газар доорх хашаа нараа доошоогоо нүх ухаад шаа ийдсэн бог молын ташаал юм шиг байна л да.
Дээр нь сайхан ус тавиал янзын дулаан шүү дээ. Энд ер нь бол нэг өвөл бол нэг 40-50 градус бол илбэхэн үрдэх их нууруудын хатгар. Энэ том Монголын хамгийн том нуурын хажид байгаа. Энд бол өстой хүүтэн бол өстой язган шүү дээ. Хараа. Энд өвлөн өссөн хүн чирэг бол ер нь бол чиргийг бол гайхамшигтай болно да. Бэлтгэн дээр харагдахгүй л байх та тэр цаана. Харьяа харагдаж байна. Увсноор энэ харагдаж байна. За энэ хүүхдийн аялал төгсөл тал руу орж байна. За бид үндсэндээ нэг голын дагуу мэдэрч байгаа маш олон сумдын, маш олон өөр өөр соёлын онцлогуудыг бас харуулах гэж хичээж аялал хийнгээ. Зуны хаамралт бидний аялал хийгээд өнгөрүүлж байгаа ч гэсэн бас энэ хэсгийн зүгээр яваад өнгөрөх биш. Байгаль экологийн асуудлыг нь бас олон хүнд таниулахаар бас зорж энэ удаагийн дугаараа бичлэг хийлээ, орууллаа. За ер нь бол судлаачийн хэлж байгаагаар бас экологийн асуудлууд бас тодорхой хэмжээний өөрчлөлт олж байгааг төлхөө бас хүмүүст бас мэдүүлэх таниулах зорилгыг бас орууллаа. За дээрэс нь байгалийн сайхан ямар байна? Өөрийнхөө бас очиж үзхийг боддог байсан. Ус нуурлуу, Тэсийн голын цотгол хэсгийг очиж үзье гэж бодсон. Тэрнгээ үзэж чадлаа. Аж амьдрал, ахуй амьдралыг танд тодорхой хэмжээнээс одоо бас нэг эргээд нэг очиад танилцаад үзэх ямар шиг байгааг очиж сонирхох гэж бодлоо. За дээр нь хэлдэг байсан уул усны диважин гэдэг байсан. Усны шуудын диважинг нутаг гэдэг байсан. Яг тэр их шууд хаана байдаг юм бол гэж их аягүй боддог байсан. Яг энэ цотгол хэсэг дээр маш ихээр байдаг юм лээ. Энийг бол очиж үзсэндээ үнэхээр таатай байгаа. Байгаль бол ийшээ маш олон гоё өнгө үзэмжтэй. 100 тэрбум хуучаад байдаггүй. Энэ бол өстой усны шоу бол өстой сүргээрээ байсан. Тэгээд маш сайхан аялал болж өнгөрсөн. Тэгээд экологийн асуудлыг бас тодорхой хэмжээний судалгааг нь танилцуулж өгсөний хямлагчтай маш их баярлалаа. Нутгийн иргэдээ бас баярлалаа. За ингээд дараагийн дугааруудыг бас аяллийн имжлэгүүдийг бас үз сонирхохоор бол манай сувгтаа бас хамт байж үзээрэй. Баярлалаа. Дараагийн дугаараараа уулзъя.